Самацхан уу? Налагчуудтай хайрдаг вэ? Мэдчилгээ хүргэлтийн хамт олноос та бүхэндээ ээлжид шинэхэн дугаараа Эрдмийн хөргөө болсон 109 дугаар сургуулиас төлөвлөж байна. Эрхэм багш таньда төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэе гэмээн 3-1 ангийн хөөрхөн бяцхан шавнараас нь багш давах үдэ илгээсэн гинтийн бэлгийг хамтдаа энэхүү цэцгийн баглагаар уламжилж багш бүсгүйг гинтийн бэлгээр баярлуулсан. Сайн байна уу гшаа? Мэдчилгээ үргэлт маань хүргэлж ирсээр яг энэ цаг мөчид эрхэмсэг бүсгүй давах үе таныг зорин хөрөлцөн ирээд байна. Юуны өмнө энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Ажил албан тавтай байна уу багш? Ажил хийгээл. Багш өнөөдөр 12 сарын 5-ны өдөр. Харин дөнгөж өчигдөрхөн буюу 12 сарын 4-ний өдөр таны нар цэнхэн хорвоод мэндэлсэн нандан сайхан өдөр төрсөн өдөр болсон гэдэг сураг дуулаад ирлээ. Өөдөөс нь хараад сууж байгаа хөөрхөн бяцхан шавнар мөн энэхүү хоёулангийн бичлэгийг үзэн суугаа эрхэм дотны хүмүүсийнх нь нэрийн өмнөөс төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэж байна. За баярлалаа. За багшаа сайхан баярлсан уу? Оо сайхан баярлалаа. Чүйд хөөрхөн бяцхан шавнараа хүрээлүүлээд Эрдмийн хөргөөг чимэн суудаг эрхэм багшийн алдрыг магтан дуулахаар энэ цаг мөчид бид хүрэлцэн ирсэн байна. Өглөөний өгтөх нартай уралдан байж Монголын ирээдүй болсон 1000 мөрсийг соён гэгэрүүл хийх үйлсийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа багш таныг хүндэтгэн дээдэлж байна. Энэ цаг мөчид бас багш найраглалаас танд өргөн барьж байгааг хүлээн авна уу? Ерийн малчны хотмоос ертөнцийн дэвжинд хөтөлсөн ерхөг найгсан толоос 9 гарагт хүргэсэн багш та хүүхэд шүүгсэн их өргөөний эзэн багш та хүсэл тэмүүллийн тэргүүн ах юм шүү. Таньда баярлалаа. Бидний бяцхан үрсийн амьдралын их гараанд нь хөтөлж дурсамж бүхнийг мөнхөлж өгч байгаа туйлын их талархаж байгаа шүү хэмээн 3-1 ангийн хөөрхөн шавнар болоод эцэг эхчүүд гэд энэ хамт олноос илгээсэн сэтгэлийн бэлгийг цэцгийн баглагаар өргөж байна. Багштай баярын мэнд хүргэе хүүхдүүдээ. Эрдмийн үнийг өгч та баян бэлгэн элтэй замыг тааж өгч та Даваа хүү багшид дахин баярын мэндийг хүргэсэн учиртай. Тэгээд маш гоё санагдаж байна. Энэ хорвоогийн хамгийн баян хүнийг багш гэж нэрлэдэг байхаа гэж бодож байна. Өөрийн өрөөлийн гэдэл маш олон шавнараараа энэ хорвоод гоёж явж байгаа багш бүсгүй таны сэтгэлийг бас сонсомоор байна. 3-1 ангийн хамт олондоо зориулж хоёулаа гоё талархалдаг шүү. За маш их баярлалаа. Үцэг барьсан төрхөн гарт минь. Маш их баярлалаа эцэгчүүдээ. Хөрхөн шавнартай маш их баярлалаа. Айгүйх тоотлт юм байна. 3 жил гэдэг бол бас баггүй хугацаа. Тэгээ энэ хугацаанд хүүхдүүдтэй, эцэгчүүдтэй маш их тассан байна. Энэ сэтгэл хөдлөлийг бол үнэхээр үгээр илэрхийлшгүй. Эцэгчүүдтэй баярлалаа. Хамтран ажилладаг та бүхнийхээ хүчээр бид бүхнийхээс өнөөдрийн үр дүн гарсан болов уу гэж би бодож байна. За хөөрхөн хүүхдүүд маань бас 1-р ангидаа ямар байсан одоо ингээ харахад зургийг харьцуулаад харахад хүртэл хөөрхөн байдаг. За тэгээд энэ их гоё мэрэгчлэрээ бас өдөр болгон хүүхдүүдтэйгээ уулзаад ангид гадаа ямар уур амьсгалтай байсан ч ангид орж ирээд бас шал өөр болчдөг. Тэгэхээр ийм гоё орчинд бас ажилтгаараа бас өөрөөрөө баярлаж бахархаж бас баяртайгаар ажиллаа хийдэг шүү. Хөөрхөн шавнартаа сурлагын өндөр амжилтыг хүсье. Мөн эцэгчүүдтэй маш их баярлаж талархснаа илэрхийлье. Та бүхэндээ бас төдийлөн баярлаад байдгаа бас цаг тутамд хилээд байх завшаан бас олддоггүй. За тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Цаашдаа хэдүүлээ улам сайн хичээцгээе л гэж хэлье. Үзэг барьсан турхан гарт нь өг холбох аргыг заасан багангийн багштай баярлалаа. Балчирхан үрсэн уншиж бичиж бодож сурлаа гэж дууны үгс хүртэл байдаг шүү дээ. Энхрээ бяцхан шавнараараа гоёж яваа. Эрхэм багш танд төрсөн өдрийн мэндийг дахин хүргэе. Сайхан баярлалаараа Эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье багш. За баярлалаа. Надад бэлдсэн. Everybody is on the